Одно гэдэг 52 настай эмэгтэй амьдрал тохиолдсон болсон бодит түүхийг ярихад бэлэн болж байна. За одно гэдэг энэ эмэгтэй Туяа гэдэг ганц охинтой. За тэгээд Туяа гэдэг охиныхын аавтайгаа олон жил хамт амьдарч байгаад хэдэн жилийн өмнө Туяагийн аавыг ослоор алдсан. За тэгээд ослоор алдснаас нь хойш одно Туяа хоёр дээр одногийн төрсөн эгч отхоо бас хүн амьтантай суугаагүй байсан учраас энэ гурав нэгдэж нийлж амьдарч өнөөдрийг хүрч байгаа. За одно гэдэг эмэгтэй сүүлийн үед өөрийнхөө ганц охин Туяаг нэлийн өөр байгааг ажиглаж мэдсэн байгаа. За эмэгтэй хүний зэн совин, ээж хүний зэн совин гэдэг зүйлүүд нэгдээд ирэхээр ерөнхийдөө буруу багцаална гэдэг юм бол байдаггүй. За одно яаж мэдсэн бэ гэхээр Туяа яхаарахгүй нэг залуутай үерхэж нөхөрлөөд нэлийн агсан түвшинд гарцсан байгаа юм байна гэдгийг бол мэдсэн. Хэдэн сарын турш Туяагаас чиний уулзаж уулзаад яваад байгаа залуу чинь ямар учиртай хүн юм бэ? Хизээ уулзуулах юм бэ? Танилцуулах юм бэ гэж асууж болгонд одоо Туяа аль болохоор одоо ярианы хүчийг булзааруулж өөр тийш нь нэргүүлэх маягтай наано цаано юм ярихгүй нэлээд бас бүрийг ичимхий байсан. За отхоо буюу одногийн одоо төрсөн эгч Туяагаас бас энэ тэнд олон удаа асуухад бас ингээд наано цаано гэд хаацаалаад өнгөрөөд байсан. За тэгээ отхоо однод хэлэхдээ энэ охин чи одоо ямар залуутай уулзаж учирчаад ингээ маяглаад байгаа бай, цэрэг тагнуулд байдаг, одоо хүн амьтантай танилцаж болдоггүй, хүн амьтантай суух гэдэг юм уу, яах гэдэг гэж энэ хоёроос чиг чуг гэж ярилцсан байдаг. Гэтэл ингээд ээдрээтэй олон удаагийн нэхэл шахаад болсны дараа Туяа маргааш манад миний найз залуу ирж та хоёртой танилцсанаа. Тэгээ та хоёр өөрсдөө хоолундаа ингээ бэлтгэж хоолны дараа идэх амттныг бит хоёроос бариад орж ирнэ шүү гэдэг үгийг хэлээд өдөр цагаа товлоод явсан байдаг. За однот хоёр бол одоо нэг айхтар барууны хоол энэ төр хийгээд яах вэ? Ам хэл түлчгсэн одоо халуун нөгөөтэй хоолмол өгж одоо нүүр амаа улаалгаж халууцаж сууж тэгж гуйхантай суугаад яг зөө энгийнээрээ одоо Монгол хүүхд ирж байгаа юм чинь бас нэг Монгол маягийн мэдээж эрэгтэй хүүхд юм чинь бас цөв иддэг вэлгүдээ гэсэн юм яриад цөв хийхээр бол тохирдог. За одно өөрийнхөө хүргэнтэй ингэж уулзахыг бол тэсэн ядан олон жил хүлээсэн. Туяач бас гэр оргийн залуучуудад оролцохгүй явсаргаад харин энэ тохиолдолд нэлийн нэрхуур нэлийн дотн бас нэлийн сэтгэл гаргаж байгаа нь бол тодорхой болсон байдаг. За ингээд одноо жоохон хоолундаа сайхан бэлдчихэд хүн урж ирэхэд яг бэлэн болгож аялахад бэлдээ цөөвөн болон бас бүсэнүүдээ бэлдчихсэн байсан. Отгоо одноо хоёр хувцсанараа гэр орноо сайхан арчид цэвэрлээд ингээд хүлээж ирсэн. За хонх дуурсан байдаг. Одноо тэгээд ваарн дотор цэцэг хийгээ ширэн дээр явж тавих гэж явж байхдаа хонхыг замаараа сонсоод хаалгыг очоод тайлахад яхаарахгүй Туяа өөрийнхөө найз залуутай инээч гисэн нэг сайхан хоёр сайхан залуу хүүхэд одоо ингээд гоцоогоо зөксөжсэн. За одноо өөрийнхөө охины баяртай царайг хараад хажууд нь байгаа найз залуугийн царайг хараад амьсгалж чадахгүй хэмжээний бас гүн шоконд орсон байдаг. За ингэж шоконд ороо зогсохгүй өөрийнхөө гартаа байсан ваартай цэцгийг коридорт унгаж хагалсан. За ингээд хаглаа зогсохгүй одоо Туяагийн найз залуугийн нүд үйл хөдлөл инээмсэглэл нүдний өнгө бүх зүйлийг хараад үнэхээр шоконд орж одоо хоошоо хоёр алхаж коридорт байсан сандал дээр бол тэр чигээрээ бол суусан. За Туяа ээжигээ яг ингэж барьцаалдахыг бол ойлгоогүй учраас маш хурдан одоо явган сууж тэр хагарсан ваарны хилтерхийг түнгээ ээжээсээ та зүгээр юу болов би яач гэсэн яг энэд галтгооноос одноогийгч отхоо гүүхээрээ гарч ирээд одоо юу болов юу амир чимээвэ гэж хэлэхэд одоо Туяа ээж харин ингээд би энэ модч шиг болоо гэж хэлэхэд отхоо тэр хоёрыг харсан. За үргэлжлүүлээд одоо хаалган дээр зогсож байгаа Туяагийн шинэ найз залууг хараад бас одоо отгоо нүдэн сонирн болоод таг хөшөө зогссон. Ингээд ээж нь болон ээжийнх нь эгч нь одоо өөрийнх нь дагуулж ирсэн найз залуугийн хараад шоконд орж байгааг хараад Туяа үнэхээр гайхсан. За тэгээ нөхцөл байдал ийм амар халуун болоход бол Туяагийн найз залуу аз бэлэг одоо маш хурдан явган сууж уучлаарай намайг ийм хэцүү одоо байдалд
хүргэж та хоёрыг ийм эвгүй байдалд оруулсан дуучлаараа би наагарсан жишээл бүх юмыг сайхан цэвэрлэе гэд явган суугаад бүх юмыг бол одоо туяатай хамтар зассан. За одноо отгоо хоёр одоо тухайн залуу хараад өөрийн мэдлгүүдээ үг хэлэн амнаас нь гарахгүй сандарч мэгдэж гайхаж ингэж суулсан. За ингээд туяа аз бэлэг хоёр хамаг юмнуудаа цэвэрлжээд гар хөлөө угаачаад аз бэлэг одноогийн өмнө ирээд албан ёсоор гараа сонгоод би тантай танилцахыг их хүсэж байсан. Таны тухайг сонссон, ажил амьдрал бүх юм маань тарахгүй саргаад өнөөдрийг хүртэл арай удаачлаа, уучлаарай. Тэгээ та бүхэнтэйгээ сайхан танилцъя гараа сунгасан. За одноо хүн гараа сунгаж байхад гараа дараа суугаад айлтай биш нөгөө гарыг нь атгахад яах аргагүй одоо тий аз бэлгийн тэр атгалтын хүч халуун дулаан байгаа энэ бүх зүйл нэгэн хүнийг одоо маш ихээр одоо мэдрүүлсэн байдаг. Отгоо гэдэг одоо ээжийнх нь их чинь одноог сугдаж том өрөөндөр үлсэн. За туяа аз бэлэг хоёр орж ирээд өөрсдийн сандал дээр суусан. За однууд яг энэ юу гэж бодож ирсэн бэхээр энэ аз бэлэг гэдэг залуу ягаад миний анхны хайр тэгштүүрэнтэй ийм ижилхэн ийм адилхан ийм одоо тий бүх юм нь яг ингээ копи паст хийсэн юм шиг байгаа юм бэ гэдгийн учрыг олохгүй үнэхээр одоо мэл гахаж хэлэх хүчсэн. Одноо гэдэг эмэгтэй годхор хөрхөн охин байхдаа тэгштүүрэн гэдэг залуутай 3 жил үерхэд түүний дараа тий хоёр биенийхэн гэр орноор ороод тий сууж байрны хурим найр тоглоод удаагүй байгаа тэгштүүрэн одоо тий уушигны сүрьээ тусаж одоо тухайн үед уушигны эмнэлгүүдээр бол нэлээд явж ирсэн байдаг. Тэгээ одноо тэр үед одоо тий уушигын сүрьеэг нэдэхээр тэгштүүрэнтэй хурмаа сайхан төлөвлөчөөд байж исэн. Тэр үед одоо ямар юм болсон бэ гэхээр тэгштүүрэн залуучсан хүн байсан, сайхан залуу байсан, хүүгээсээ дутахгүй одоо тий би хаа өвтгш одоо нүүр зүс шүд одоо сайтай хамгийн гол нь хүнтэй харьцах шатвар үнэхээр юм ундаг тийм зөөлөн сайхан зөөлөн нүдтэй залуу байсан гэдгийг одноо бол мэддэг. Тэгээ тэгштүүрний тэр зөөлөн харцанд одноо анх ухаангууд дурлж исэн түүхээ өөрийнхөө гэрчтэй бол хэлж исэн. За отгоо мэдээж одноотой хамт тэгштүүрэнтэй уулзж байхаатай очиж уулзаж танилцж исэн. Дүүгээс ийм залуутай үргэж яхад нь баярлж исэн. Ер нь мэддэг байсан. За тэгээ яг тэгштүүрэн одоо уушигны өвчнөө эмчлүүлээд эдгэрээд ингээ байж явах үедээ тухайн эмнэлэг дээр бас одоо тий ангаахыг сургуулаас ирж дадлага хийж исэн эрх цэцэг гэдэг нэгэн хөөрхөн харамстай царайлаг охин бас унаж туслаад дурлаж бас сэдвийн жолоо алдуурч ясныг одноо бол мэддэг. Энэ талаар энэ хоёр удаа ярилцахад тэгштүүрэн бол тийм одноотой хурим найраа ярихаа болоод ерөнхийдөө уулзаж учрах нь багасаад нэг л өдөр одноог орхиод эрх цэцэг рүү бол явсан байдаг. Энийг бол одноо өөрийнхөө зэн сонгорол мэдэрсэн. За ингээд тэгштүүрэн гэдэг залууд хаягдаа тийм энэ хоёр хүний одоо харилцаа холбоо тэр чигээрээ салсан. За ингээд одноо тэгштүүрнийг бас буцаад ирэх болов буцаж тэр зөөлөн гарцаараа харж зөөлхөн инээх болов гэж олон жил хүлээсний эцэст туяагийн аавтай бол танилцаж биендээ дасан дурлаж удахгүй туяаг эзэнд олдож ингээд зам мөрөөхөөгөөд ингээд явсан. Тэгштүүрэн бол яг аргагүй залуу те олон хүүхний анхаарлын төвд байдаг гэсэн учраас сонголтыг өөрөө хийн өөр нэгэн охин тэгштүүрнийг бухтлаад авцсан гэж бол байхгүй. Ингээд залуучуудын амьдрал тал тийшээ сарниж бутарч алга болсон тэгштүүрэн эрх цэцэг гэдэг эмэгтэйтэй тэгээд цаашаа яаж иж явсан нь бол хинч мэддэг өнгөрсөн байдаг юм аа. За ингээд одноо гэдэг бүсгүй тухайн өдөр хоол унд хийгээд бүгдээрээ сайхан ярилцсан. За ээж автай танилцсан гэдэг тухай хэлсэн. За тэнгууд аз бэлэг гэдэг зүйл юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийнхөө ээжтэй одоо өссөн багад аав минь уснаас урсан байдгийн тэгээд түүнээс хойш ээжтэйгээ ээж маань эр хүнтэй дахин суулгүй яг л одоо амьдрал ахуйгаа надад зориулж өнөөдрийн хүртэл одоо ирж байгаа нэгэн тийм ундаг те Монголын нэлээд бас нэг уушигны алдартай эмч
доктор юм хүн байдгийм аа. Тэгээ миний ээжийг эрх цэцэг гэдэг, миний овог буюу миний аавыг тэгш дүүрэн гэдэг хүн байсан. Тэгээ би аавыгаа бол сайн мэдхгүй зураг хөрөгдөөрөөс нь харж ирсэн гэж хэлдэг байгаа. Тэгэхээр одноо гэдэг хүн яг энэ үе ширээний одоо бүтээлгнээс тас зурчсан одоо тий хамгийн салгалаад тэр тусмаа анхныхаар тэгш дүүрэн буюу тэр дүүрэн сайхан залуу тийм залуудаа нас орсныг сонсоод үнхээр гайхсан. За түүний ихч отгоо бас энэ бүх зүйлийг сонсоод нүдэн нь бас чийгдэж нулимс нь бас хацартаа гэж урсж ирсэн байдаг. Тэгээ аз биелэг энэ бүх зүйлийг хараад цаашаа ярихаа болоод одноо одоо өөрийн ирэхгүй сатавж ойлгож исэн учраас нүдээ дараа босоод нойлын өрөөнд очиод ихэрдтэн уйлсан. За туяа ээжээгээ нойлын өрөөнд уйлж авах нь гүйжчээр ээжээ хаалгаа онгол юу болов гэхэд одноо дотроос нүг илж чадахгүй байсан. Яг энэ үед одоо аз биелэг туяагийн хажууд ирээд өнөөдөр ер нь нэлээд эвгүй нөхцөлд одоо танахантай танилцаж нэлээд зоож шиг боллоо. Тэгээ дараагийн удаа арай тайвширсан үед нь ирж уулзъя. Одоо би явъя гэдэг үг хэлдэг. За ингээд туяа аз биелэг хоёр одоо хамттайгаараа явсан. За одноо отгоо хоёр бас одоо тайвширч хамтдаа үйлдсэн. Тэр тусмаа одноо тэгш дүүрэнгийн тэнд маш сайхан амьдарч явж байгаа. Олон сайхан хүүхэдтэй болоод ерөнхийдөө потенциал сайтай, заяа сайтай, хүн чанар сайтай, бүх юм сайтай ийм залуу угаасаа л гоё явна гэж бодож ирсэн. Эргэлздэггүй байсан. Одноо түүнийг тийм залуудаа нас орсныг сонсоод үнэхээр гарчсан. Тэр цэвэр нас орохоор хэмжээний бас одоо өвчин зөвлөн бол байхгүй. Маш сайн бие хатаа залуу яагаар юм бэрт явждаг юм бэ? Энэ тухай бас судлаа гэж өөрийн хүчтэй хэлсэн. За тэнгууд отгоо гэдэг эмэгтэй хэрвээ чи судлах юм бол түүний одоо эрх цэцэг гэдэг эхнэрдээс эхлэх ийм одоо логикийн дараалал гарч ийн. Тийм учраас чиний хийгээд хэрэггүй хаа гэсэн. Тэнгууд одноо үгүй энэ бүх зүйлийг одоо араас нь хөөцөлдөж мухарлаж нэг тийш нь гарахгүй бол үргэлж энэ миний сэтгэл зовлон болно. Дээрээс нь би тэгш дүүрнийг мартахад 32 жилийн амьдралаа бол зориулсан. Гэтэл энэ залуу гарч ирээд түүнийг дахиж нойлоос нь эхлүүлж одоо энэ бүх зүйлийг хөдлөж чинь. Тэгэхээр би одоо ягарахгүй явна гэд интернет орчинд тэр тусмаа аз биелгийн ээжийн тэр ховор нэрээр бол хайлт хийсэн. Ягарахгүй ийм ховор нэртэй эмэгтэй хүн учраас гарч ирсэн. Фэйсбүүкээр эрх цэцэг гэдэг хайхад яхахгүй ийм харамстай нас тогтсон нэлээд залуудаа бас царайлаг байсан, шуугуулж байсан маягийн тийм нас намбан тогтсон одоо тийм мадам эмэгтэйгийн тэр тусмаа одоо уушигны болон хавдар судлалын чиглэлээр нэлээд мэрэгсэн том доктор гэдэг нь бол баял дээр гарч ирсэн. Одноо шууд ойлгосон. Одоо л уулзна. Өөр арга байхгүй. Энэ бүх зүйлийн учир начиг төгсгөлийг хийн гээд одноо тэр шөнө унтаж чадахгүй маргааш өглөө хавдар судлалын эмнэлэг рүү явсан. Отгоо дүүгээ дагаа явъя гэж бодсон боловч энэ бүх зүйлийн эрэл агуулгыг ганцаараа хийвэл өөрт намаар авах гэдэг ард нь гэрээс ихэд үлдсэн. За одоо ингээд явсаар байгаа тухайн эмнэлэг дээр ирчихэд яхахгүй эмнэлгийн кабинетийн нэр дээр одоо цэцэг гэдэг доктор эмчийн нэр үлээсэн. Энэ хүнийг тэр тусмаа энэ залуугийнхын царайгийн одноо мэддэг өөрөөс нь хамаагүй өөр төвшний царайлаг ийм одоо залуухан охин байсан гэдгийг мэдж байгаа учраас зүс таньдаг энэ бүсгүй яхахгүй яваад болоход бол кабинеттэй өөрийнхөө оюутан сурагч нартай болоод өглөөний цай уугаа цайлаа суужсэн. За одноо хаалга тогшоод эмчээ орж болох уу гэхэд одоо эрх цэцэг одноо хараад бас таньсан. Яагаад таниад байгаа юм гэхээр тэгш дүүрэн гэдэг залуу эмнэлэгт идэж байхад өдөр шөнөгүй одоо дээр үеийн улаан хоолны савнд одоо хоолунд яаж хаагуур намжуулдаг нь мэдэгдэхгүйгээр өдөр шөнөгүй өдрийн 5-6 хоол зөөж тэгш дүүрнийг халамжилж исэн одноо гэдэг бас өөртөө таарсан царайлаг хүүхний эрх цэцэг бол таньжилсэн. Тэгээд оюутан охтуудыг үлдээгээд багш нь буцаад ороод ирнэ гэж хэлээд одоо хаалга дагаад хаагаад однуудаар очисон. За одноо яг энэ үед хүлээх кабинетийн тэр цаана байгаа сандалтаар цонхруугаараа сууж исэн. Эрх цэцэг яг энэ үед нь бас хажууд нь суугаад цонхруугаараа суусан. Одноо энэ хоёр ерөөсөө үггүйгээр бие биентэйгээ ойлголцож исэн. Энийг үнэн гэж байна. Ямар нэгэн худал хуурмаг эмоц одоо илүүддүү яриа юу ч байхгүй.
Яагаад гэвэл яахааргүй энэ хоёр хүүхэн нэг залууд нэгэн цагт нэг зэрэг дурлж ирсэн өөрсдийн гэсэн түүхтэй хүүхэн. Одноо яг энэ үед л ам нээж ингэж судаг. Тэгш дүүрэн яагаад нас орсон юм бэ гэж. Тэнгүүд эрх цэцэг аз билгийн аав тэгш дүүрэн одоо тийм уушигны хүндэрсэн хорт хавдраар 14 сарын дараа нас орсон. 14 сарын одоо тийм энэ хүнд одоо хавдартай тэмцэх үйл ажиллагаа явагдаж байхад би хажууд нь байсан. Хавдартай гэдэг одоо мэдээлэл авсныхаа дараа танаас шууд холбоогоо салгасан. Энэ тухай асуухад би одноод маш их хайртай. Тэгээд одноог надаас уулж үлдсэн амьдралаа бити зовоогоосоо гэсэндээ би одноог хайж явж байгаа юм шиг хаяад гэдэг үгийг тэгш дүүрэн эрх цэцэгт хэлжсэн. Одноо яг энэ үгийг сонсоод асар ихээр бол одоо нулимс нь асгарч уйлсан. Өөрөөр хэлбэл тэгш дүүрэн гэдэг залуу амар царайлаг хүүхэн хараад өөрийг нь хаяад явсан гэж ойлгож байтал тэгш дүүрэн одноог хайрлсан хайр нь өөрөөс нь түлхэх хэмжээний бас тийм амар хүчтэй байсан гэдгийг эрх цэцэг баталж хэлж байгаа. Одноо яг энэ үед үнэхээр бүх үйл явдлын утгыг ойлгоод одоо үгэлж чадахгүй байх үед эрх цэцэг үргэлжлүүлэн тэгш дүүрэн хавдартай гэдгийг оншилсан яг тэр цагаас эмнэлэгт шууд одоо тэг хэвтэж уушигны олон үйл ажиллагаануудыг дэмжих эмчилгээ суйлгаа одоо туяа шаардлага бүх зүйлүүдийг хийсэн боловч 10 сарын настай гэдэг анхан шатны дүгнэлт гарсан боловч 14 сарын турш бол тэлсэн. Энэ тэлсэн шалтгаан нь бол танаас салаад ирээд ингэж байж явах үед би тухайн эмнэлэг дээр өдөр шөнөгүй дадлагт гарч тэгш дүүрний хажууд одоо тэг хуваарлагдсан одоо туслах маягаар явсаар байсан. Дээрэс нь миний анхны хүнд өвчтөн учраас би тэгш дүүрэнд одоо бүх талаар бол туслаж дэмжиж эмчилж аль болохоор амьд үлдээх гэж бид нэр хийжсэн. Яг энэ хугацаанд тэгш дүүрэн бит хоёр сэтгэлийн холбоотой болж би жирэмсэн болсон. Тэгээд тэгш дүүрэн намайг жирэмсэн болгоод асар ихээр баярлж ийсэн. Тэгээд би энэ хүний энэ сайхан залуугийн үр өдмийг таслахгүй тулд энэ хүүхдийг харахыг зөвшөөрч энэ тухай хэлсэн. Магадгүй яг энэ одоо үг хүсэл энэ зорилго тэгш дүүрний хамгийн сүүлчийн амьдралын одоо хүсэл байсан. Тэгээд 10 сарын настай байсан боловч намайг төрөөд төрсний дараа хүүгээ өөрийнхөө тийм хүссэн нэр буюу аз билэг гэдэг нэрээр нэрлэж хүүтэйгээ хамт 5 сар бас хамт байгаад хамгийн сүүлд яг 14 дахь сар дээрээ тэгш дүүрэн одоо уушигны үйл ажиллагаа зогсож нас орсон. Тэгээд орч байсан бид нар бүх зүйлийг тултал хийж байсан гэдэг хэлдэг. Тэнгүүт одноо тэгш дүүрэн хамгийн сүүлдээ нас орохдоо юу гэж хэлсэн бэ гэдэг үгийг хэлсэн. Тэгэхэд эрх цэцэг одноодоо хэрвээ уулзах юм бол намайг уучлаарай гэдэг үгийг хэлээд өгөөрэй гэж хэлсэн үг нь түүний хамгийн сүүлчийн үг байсан гэдгийг эрх цэцэг бол хэлдэг. Энийг сонсоод одноо үнэхээр бас асар их стресстэй ч одоо тийм өөрийнх нь хайртай залуу бүхэн үгтлээ өөрт нь хайртай байсан хамгийн хүнд өвчтнийг тусаад орхиж өнтрүүлж явахгүй тулд өөртөө хамаг бузар булааг үүрч энэ 32 жилийн турш өөрийг нь тийм одоо үр хүүхэн дагаад явсан мэтэр ойлголт үлдээ ингэ нуруугаас явсныг сонсоод одноо үнэхээр гайхаж тасарсан. За эрх цэцэг бол одоо мэдээж тэгш дүүрэнд хайртай байсан хүүгийн гаргасан. За тэгээд энэ одоо уучрал холбоо бүх зүйлээ нандинан хадгалж ахиж хүнтэй суулгуугаар аз билэг гэдэг хүүгээ аюу сайхан зөв хүн болгох тал дээр өөрийнхөө залуунаас гоо сайхан цаг хугацаа мэдлэг боловсрол бүх зүйлээ тултал өргөж өнөөдрийн энэ одоо мундаг аз билэг гэдэг залууг бий болгосон гэдгийг бол хэлдэг. Тэгээд эрх цэцэг одноогийн гарнаас бариад эцсийн бүлэг тэгш дүүрэн үргэлж танд хайртай байсан. Надаас ч илүү танд хайртай байсан гэдгийг би баталж чадна. Тэгш дүүрэн танд хайртай мэдсэн ч гэсэн би тэгш дүүрэн бас хайрлаж исэн. Ийм л одоо хувь тавилан гурлаа үрсэн. Тэгээд энэ бүх
түүхийн баталгаа маань аз бэлэг гэж юм мундаг сайхан залуу автагаа усны тусал шиг адилхан залуу тантай би ингэж танилцуулж байгаад бас баяртай байна гэж хэлсэн. За одноо ч бас өөр тохиолдсон зүйлээ хэлээ. Тэгш дүүрний дараа бас өөр хүнтэй танилцаж суугаад Туяа гэдэг ганц охинтой болсон. Өнөөдөр Туяа аз бэлэг хоёр хосын харилцаанд орж хамтдаа гэр бүл болгож байгаа юм нөхцөл байдалд орсон. Тэгээ энэ бүх хувь тавилан, карма юу гэдэг бүх зүйл маань өнөөдөр чи битээр яг ахиж уулзах юм нөхцөл байдлыг бий болголоо гэж хэлсэн. Их цэцэг одноо гэдэг эмэгтэйтэй хот ураг болж байрлална гэж насар ихээр баярлсан. За ингээд энэ бүх зүйлийг хоёр талын хүүхдүүдэд бүгдэнд нь мэдгдсэн. Туяагийн ажил юм юу гэхээр ерөөсөө аз бэлэгтэй би суух юм уу, суухгүй юм уу, сууж болох юм уу, болохгүй юм уу, бидэрт ямар нэгэн цусан холбоо байгаа юу гэдэг ээжээсээ асуухад одноо ээж нь Туяад хэлжсэн. Ямар ч асуудал байхгүй. Цусан болон генетикийн төвшөнд болтойгоо ямар ч асуудал байхгүй. Харин аз бэлгийн аав аз бэлгийн ээж бид гурвын донд бас нэг хайрын гурвалжин бол байдаг юм аа. Энэ бол бид гурвын асуудал, та хоёрын асуудал, та хоёр хамтдаа бас энэ гэр бүл зохио хурмнаар хийх зүйл өөрсдийн хүслээр шийдэж болно гэдэг. Туяа аз бэлэг гэдэг залууд асар ихээр бас хүчтэй дуурлаж анхныхаа бүх зүйлийг өгч анхны хайр, анхны амьдрал болгоно гэдэг төлөвлөсөн байсан учраас бас нуран унахыг хайжсэн. Тэр тусмаа Туяа яг л ээж шигээ аз бэлэгт бол үнэхээр хайртайсан. Одноо Туяа аз бэлэг гурав хоолндороо ч юмээрээ сууж байхад аз бэлгийн тэр харж байгаа харц зөөлөн, нүд зөөлөн, инээмсэглэл яхарахгүй тэгштүр шиг тэр мэдрэмжийг одноод өгдөг учраас одноо бас аз бэлэгтэй ярьж суухтаа бас үнэхээр дуртай. Тэр тусмаа охинтой ингээд сууж байгаа бол мэдээж бас их баярлж ирсэн. За ингээд энэ үйл явдал болсны дараа буюу 8 сарын дараа Туяа аз бэлэг хоёрын нэлээд хөөрхөн энгийн даруухан хурим болгоод одноо эрх цэцэг отгоо өөр олон хамаатан найз нөхдүүд бол сууж бүгд Туяа аз бэлэг хоёрын бүжгэлж байгаа хурмын тэр танго хараад хүн болгоны сэтгэлд бас үнэхээр амар гоё тийм мэдрэмжүүд бол дүүрэн байсан байдаг. Энийг л хажиргалаар дүүрэн яг утга учиртай хурим гэдэг юм бол мэдэрчсэн бүх хүмүүс бол мэдэрчсэн. Хурим гэдгийн үйл ойлголтыг зарим хүмүүс буруу ойлгосноос болж хурмынхаа үйл явдал сэтгэл ханамжиндаа биш хайраасаа илүү хурмын илүү сүртэй хийх гэж хүмүүс бол нэлээд бантаг нуулдаг. Харин Туяа аз бэлэг хоёр бол үнэхээр заяагаа олсон. Магадгүй тэгш дүүрний буян заяагаар хийгдэж байгаа ийм сайхан үйл явдлын болоо да гэж бас хүмүүс бас ярьдаг. Тэр цэцмаа тэгш дүүрэн аз бэлэгтэй усны тусламжтай адилхан байдаг. Мэдээж тэгш дүүрэн байхгүй учраас одноо сууж чадаагүй. Энэ амьдралдаа ч чадаагүй ч гэсэн магадгүй хүүгээ одноогийн охин Туяатай бас суулгаж байгаа ч юм билүү тийм ээ. Амьдрал өөрөө амар адарматай бас ойлгомжгүй. Гэхдээ одноо отгоо хоёр хамгийн сүүлд хурмын гадаа суугаад ирж байхад отгоо хэлжсэн. Одноо амьдралд амар марзан байгааз яхарахгүй бүр инех дуртай юм шиг бас хаяа хошигнож чадаж байгаа юм шүү тийм ээ гэж хэлэхэд одноо бас муухан инегээд өөрийнхөө анхны хайртыг дүүрэнгөөс хүргээл сэтгэлдээ бодож түүний оршуулган дээр очиж цэцэг бол өргсөн. Өргөхдөө намайг хайрлсанд ч маш их баярлаа. Хайрт минь гэж хэлээд чулуугийн тэврээд сууж исэн байдаг. Ингээд одноо гэдэг эмэгтэй өөрийнхөө хамгийн хайртай хүний үд охиноо өгч энэ сайхан түүх маань энэ хүрээд ингээд дуусч जैन. Тэгээ ямар ч байсан гоё түүхүүд үргэлж хүмүүсэд гоё энерги, позитив энерги өгч нэрэндээ тарсан ийм контент бичлэгүүдийг цаашдаа цаг алдалгүй боломж болцоогоор шуурхаа оруулаад явах учраас та бүхэн эргэлзэх юм байхгүйгээр гоё түүхүүд суугаад дардаг барьдаг бүх юмыг тултал дараад дагаад яваарай. Тэгээ цаашдаа иймэрхүү болсон бодит түүх маань араасаа зогсоод зайгүй өсөрч орж ирэх болно.